За сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр энэ одоо нэгд өдөр болж байна. Тэгээд цаг ойролцоогоор 11 болж байна. Тэгээ би гэрээсээ 11:25-аас гарах ёстой. Тийм болохоор ерөнхийдөө бол мейкап нэг 15-20 минутын дотор хийдэг. Тэгэл ер нь цаг байхгүй үедээ бол би бас зүгээр шууд хөмсгөө будаал бишээ кремээ тавиал хөмсгөө будаал тэгээ сөрнөөсөө будаал тэгэл болоо. За одоо тэгээд сөрнөөсөө будаал болоо. Ингээл болоо уруулсан мөрлөө зүгээр дараа гэлж. За явж хувцас өмсөлөө. Окей, за өнөөдөр явж байна. Зя ажиллаад харчаад явж байна. Дэлгүүрт ажил дээр боо хийх юмтай тэгээд бас ажил дээрх юмасаа бас харуулж болохгүй дандаа хүмүүс орж ирдэг болохоор тэг нэг харуулах юм байсангүй. Ажил дээр нэлээх юм мэдсэн болохоор одоо гоё хөнгөн йогурттай юм мэдээ гэж бодож байна. Тэгээд дэлгүүр ороод байж гин та нарт харуулъя. За нэг иймэрхүү юм хийдэй гэж бодож байна. Алин авах вэ? Зя би тэгээ сая дэлгүүрээс юм авсан. За энэ нь болохоор яг юутай мэдлээ нэмэлт сахаргүй тэгээд дотроо самартай тэг кокостой. Тэгээд энийг авсан. Тэгээд blueberry авсан. Honey авсан. Тэгээд бас ийм юм сая авсан. Иймэрхүү харагдаж байна. Нам. Do send me dark. We have those days. Yeah. Monday. Okay, so then I put that in here, loosely close it, put it in there. To cook it. In 3 minutes? Jesus. Okay. Oh, det lukter som suppe. Oh, so hot! But how do I drain this without losing my noodles? The pain! Sikkert en plastikken blir så varm. Yeah, it is.
Oh. Ah! Så tjukk. Wow. What is this? Ser ut som blåbærsyltetøy. Okay, there. Should I try first? Smakstest. Skitne kjøkkenet ser ut som i bakgrunnen. Hva synes du? It's okay. Kan jeg smake? Yeah. It's hard to do two things at once. Okay, Smaker greit. Yeah? Men jeg ville hatt nudlene litt hardere. Okay. Litt mer chewy. Wow, it feels different. Vi skal ut en tur til butikken. Og samme slengen vi skal pante og kaste søppel. Are you excited? Ooh. No, I'm not excited. Woo! Sofie, let's go! Woo! Okay, let's go. Wow, min mobil funker bra. Ok, så vi sorterer søpla sånn. Åh, nå, det var litt for stor, eller? Så... Yes. Ok, nå skal vi bruke de pengene vi tjente. Nei, det er egentlig penger vi betalte og så fikk tilbake.